арай сайхан зүйл. Тэгээ яг нөгөө манай энэ маань өөр салбарын хүмүүс аваа учраас те зүгээр ингээд хувь хүнийхээ үүднээс тайлбарлаад хэлэх энэ үнэлгээр төлөв яагаад ингээд функцаар шинжилээд ингээд баахан бичүүлэгт тоо оруулж ирээл үсэг оруулж ирээл гэдэг юм гэхээр энэ ерөөсөө энэ хүмүүсийн хэлж байгаа зүйл дөө энийг одоо ингээд задлаа шинжилээд даалгыг тогтооцсноор хүүхэд үлгэр зохиож сурж байгаа сурна шүү дээ. Үр дүн ерөөсөө зорилго нь тийм. Тэгэхээр одоо дараа нь жишээ нь EBS-ийн сургалтанд ч юм уу те хэрэглэх бол маш их өндөр ач холбогдолтой зүйл байгаа. Тийм учраас золбоогийн сэдвийг бол их сайхан сэдв байна гэж бодож байна. За ер нь энэ талаар те одоо энэ EBS дээр туршилт энэ танад хийх ч юм уу чи ч юм уу танад багш та хоёр ч юм уу хийж үзсэн тохиолдол байгаа юу? Байхгүй тий. Амьдралдаа хэрэгжүүлэхгүй л яваад байгаа юм тий. За. Яг нөгөө хүүхдүүд бичвэр уншаад байдаг тэгээд унсан зүйлийнхээ утгыг ойлгохгүйгээр манайх ч юм бүр дэлхий бүр аимшигтай үр дүн гаргачаад байгаа шүү дээ тий. Тэрийг ч л одоо сайжруулахад ийм зориулсан юм байгаад байгаа юм л да. Ер нь яаж текстийг задлаад яаж ойлгоо тэгээд дараа нь яаж тэр бүтцээр юм зохиож болох уу гэдгийг тэр юм дээр хийж болох сэдв. Тэрнээс биш айхтар тийм философи утга бол бас зүрхтэй байхгүй шүү дээ тийм юм нь бол. Надад нэг асуулт байна. Энэ шидэт үлгэрүүд биш шүү дээ. Чиний авсан болохоор цаг хэмнээд хоёрыг билүү. Хоёр үлгэр авсан. Тэгээ нэг нь цагаан үлгэртэй, нөгөөд нь хан гарцтай тийм. Тэгээд ер нь ингээд энэ шидэт үлгэрт ерөөсөө энэ хоёрын шалтгаанаар л тусалдаг юм уу? Нэг нь болохоор сайн дурын үндсэн дээр нөгөөх нь тусалсан учраас тусалж юм, хариу тусалж юм тийм. Хоёрын шалтгаан л байдаг юм уу? 22 шидэт үлгэр байна л да. Тэгээд нийт 9-ийг нь бол ингээд судлаад үзэхэд бол нэг бол баатрын Заямлын төрөв буюу морин шүлэг туслагч өөр гүйцэтгэж чинь. Энэ нь бол яг Заямлын төрөв нь учраас шийдвэрлэж чинь. Тэгээд сая гэсэн хаангаад бол энэ цагаан үгээр хахад бол хаангаад бол тусын яриад зүйлж байгаа цагаан үг бол сайн бол тусалж байгаа гэсэн эдгээр бол нэг 3 шинжийг бол одоогийн байдлаар гаргаж ирсэн. Тэгээд цаашдаа бол бусад үйлдэлээр хэрхэн өөрчлөх вэ? Харах үзье. Яагаад Монгол амс бол одоо шидэт үйлдэл хийж тоологдож магадсан тийм байна уу? Хэрэгжиж байна. Яг хэрэгтэн Монгол амсын үйлдэл цэрэг салбарын гол гэсэн юм дээр шидэт баатрал үйлдэл гэсэн 22 үйлдэл явуулсан. Тэгээ цаашдаа энэ бүх үйлдэлээр шинжилгээ хийгээгүй хий. Тол тавьдаг юм байна. Өстэй юм. Одоо хоёр дахь жилдээ гэж. Тэгээ сая хэллээ шүү дээ. Шидэт болон баатарлаг. Тийм. Тэгээ чинь баатарлаг нь нөгөө 22 дотор ороод чинь. Тийм. Одоо ингээд харахад зарим үйлдвэрийн бол энэ баатарлаг гэсэн шинжтэй байгаа учраас зарим нь бол ингээд хасах, ханах тийм зорилготой. Тэгвэл нөгөө баатарлаг гэдэг чинь шидэтгэс амар өөр болж тийм ээ. За энэ дээр нэмээд хэлэхэд энэ нөгөө Туркид сурахаар очиж яг үлгэрийг яг энэ арга зүйгээр судалдаг судалгааг харчаад нэлээд тийм одоо сонирхчихсан. Тэгээд Монгол дахь хэмжээлийн судалгаа маань ингээд яг ингэж энэ арга зүйгээр задлсан томьёолж гаргасан юм хэрэг гэдгийг харсан ч одоо нэг төдийлөн бас саяны одоо золбоогийн гараад ирсэн байгаа шиг иймэрхүү талаар наривчсан судалгаа бас тийм өргөн дэлгэр биш юм шиг байсан. Тэгэхээр энэ судалгаа бол нэлээд тийм сонирхолтой. Тэгээд нэлээд тийм арга зүй болоод тийм хөдөлмөр төвчээр шаарддаг ийм ажил судалгаа баг шиг байна. Тэгэхээр амжилт хүсье. Тэгээ яг хуу чиний нэр чинь золбоо. Тэгээ энэ дээр нэг ийм бидний нөгөө элтийн хур чадвар дүгнэлт дээр нэг юм элтийн хур чадвар гэсэн үзүүлэлт байгаа шүү дээ. Монгол чинь ингээд судалгаагаа
Хэлсэн биз дээ юм тий. Интернет тавьсан. За тэгвэл Нээлттэй. байгаа юм байна уу өөрсдөө. Тэгэхээр чи ер нь бол ингээд чамайг ингээд ихтлээ ярьж байгаа чи харахад судалгаагаа бол маш сайн эзэмшсэн. За ер нь ийшээч нэг харж ярьж байгаа байхгүй, өнөө байгаа юм ч нэг юм харж ярьж байгаа юм байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд доош харсан байдалтай байна. Тэгэхгүйгээр ерөнхийдөө жоох ингээд нөгөө хүрэх гэж байгаа хүмүүс рүүгээ харилцаатай байдлаар ингээд цааш хүрэх юм бол чиний нөгөө юмаа ойлгох байдал нь арай илүү үр дүнтэй болох юм шиг байна. Тэгэхээр энэ дээр бас цаашдаа анхаарал гэж хэлдэг. Баярлалаа. Юм зовлогдтгүй аюул олон буйнуудыг харагдчих тийм. Одоо манай баатар хэд бас ингээд агаар руу хараад ерөөсөө Хүн Өсгөө жоо шүү дээ. Өсгөө жоо шүү. хөсгөө байгаа юм шиг энд хүчээр аваад ирсэн юм шиг агаар руу хараад би нааша харчаасаа л юм багш нь ирсэн хүчээр явж шүү дээ. Тэрээс нь юу гэж таашаа. За. За. За.